Яг цай босолж яхад ирж ш. Баялаг бүтээгч Гэгэ Foods компани. Баялаг бүтээгч нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр сониож бяцхан хүүхдүүдийн маань эрүүл аюулгүй тав тухтай орчинд дурсамж дүүрэн хүүхэд насыг нь бүтээхийг зорддог өрмөн хүүхдийн хувцсны үйлдвэрлэлийг үүсгэн байгуулагч уян оролцлоо. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн явж ирвөө. Сайн ирлээ. Таны ажил тавлаг уу? Ажил тавлаг байна уу? Ажил тавлаг. Бид Гэгэ Foods компанидэр Сүхбаатар захиралтай уулзахаар ирсэн байна. За тэгэхээр бидний урилгыг хүлээн авч биднийг үйлдвэр дээрээ урьсан танд маш их баярлалаа. Яг хамгийн анхны шавийг нь тавьжсэн хүний хувьд та өөрийгөө танилцуулна уу? Яагаад бас энэ салбар руу орох болов те? Гэгэ Foods компани нь 2015 оноос хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Борцтой цайны хийцээс гадна Монгол нуурын давс, шүдэн уулын жамц давсыг бэлтгэн амьд эрдэс давс брэнд нэрээр үйлдвэрлэж эхэлсэн. Манай компани зорилт бол юу юм гэхээр үйлдвэрлэл гэдэг бол одоо хамгийн одоо улс орны чухал хэсэг учраас дээрээс нь үйлдвэрлэлд орж байгаа орцууд байна, бүрдүүлэх хэсгүүд байна. Энэ хэсгүүдийг сайн хийх одоо дотоодоос хангаж чадчихвэл энийг одоо дотоодын үйлдвэрлэл гэж миний хувьд үздэг. Тийм учраас компанийнхаа алсын хараа дотоод үйлдвэрлэлийн хэмжээг Монгол нуурын давсыг одоо хийж эхэлсэн байгаа. За хамгийн чухал одоо давсыг яагаад хийж эхэлсэн бэ гэдэг манай компани яагаад давсаар эхэлсэн бэ гэхээр тухайн үед бол үйлдвэрлэл одоо зах зээлийг судалж байхад бол хамгийн чухал буюу одоо маш их масс хүнд хүрж идэг энэ салбар маань одоо давсаа бид айлаас гуйж исэн. Тэгээд үндсэндээ бол 100% шахуу одоо юм айлаас гуйж исэн юм руу яагаад бид орж болохгүй гэж судлаад үзсэн. Монгол оронд бол 10 гаруй одоо 14-5 орчим давс одоо хүнсний давсанд хэрэгжилж болох үс юм давсны ордуудтай боловч үйлдвэрлэлд нэвтрүүлж чаддаггүй, үйлдвэрлэл хийж чаддаггүй нэг юм тохиолдлуудтай. За цааш нь ингээд яаж хэрхэн үйлдвэрлэх вэ гэж судлаад үзсэн. Давс маань килограммаар одоо жишээ лангуун дээр зарагдж явах жишээ нь бор давс сайн гэл одоо явахлаарэ нөгөө бор давс маань одоо угаалт сайн биш байдаг. За дээрээс нь одоо нөгөө энэ импортын давстай ижлэхэн ширхэглэгийн хувьд хэцүүдэлтэй. Бас энэ хатаалтын хувьд одоо чиглэгтэй одоо бөөрөнхийлэгдээд хатуу болчдөг. За сав баглааны хувьд одоо гэх мэтлэн ингээд шинжилтүүд хийгдэх маш олон тийм шаардлагууд байсан учраас энэ дээр ер нь зориглоод орё гэд маш жижигээр эхэлсэн. Одоо 15 оноос хойш эхэлсэн үйлдвэр маань 25 он одоо 10 жилийн одоо энэ жил бол энэ давс хийстэй цай үйлдвэрсний 10 жилээ болж байгаа юм байна. Энэ хугацаанд бол жилээр их тусам үйлдвэрлэлийнхаа бүтээн хэмжээг сайжруулж нэмж тоног төхөөрөмжийн сайжруулалтыг хийсээр ирлээ. Одоо цаашдаа бид ч гэсэн одоо илүү одоо эрч хүчтэйгээр илүү сайн ажиллая гэж бодож төлөвлөж байгаа. Анх өдөрт 500 кг давс үйлдвэрлэдэг байсан бол 2025 оны байдлаар өдөрт 10 тонны хүчин чадалтай үйлдвэрийг бий болгоод байна. Ийхүү амьд эрдэсийг айл бүр дурайтайгаар давсны үйлдвэрлэлээ сайжруулсаар ирсэн. Би 2019 онд энэ байгууллагад ажилд орж байгаа. Одоо 6 дахь жилдээ явж байна. Тэгээд би одоо өөрөө бараг хэрэглээ. Гэтэ энэ давсаа бараг байгууллагад орсон цагаас хэрэглэсэндээ тэгээд 5-6 жил хэрэглэжтэй. Бүх юмараар давуу талтай одоо хүний эрүүлийн одоо тэгээд эко гэдэг талаасаа тэрөө тэгээд хамаагүй чанартай ийм давстай бил. Боловсруулалтандаа сайн анхаарч ирсэн. Тэгээ 2023 онд Завхай аймгийн Сант Маргат сумын Монгол хаан хөрш компанитай хамтран Монголд хамгийн анхны нуурын давсыг угаах төхөөрөмжүүдийг
оруулж ирсэн байгаа. Тэгээд 2023 оноос хойш бид импортын давстай ялгагдахааргүй цэвэр цэмчгэр сайхан цагаан давсыг хэрэглэж та бүхэндээ барьж байна. Ер нь бол Монгол бас анхны төвчөөтэй давсан манайх шиг. Тэгээд яг иймэрхүү энэ дизайн бүр одоо яг 15 оноос хойш л явж байгаа. Нэг удаа ч бараг өөрчлөөгүй. Тэгээд өөрчлөх бодол байхгүй наа. Өөрчлөе гэхэлэр одоо юу гэдэг яг энүүгээрээ суурчихсан байна. За тэгээд дээрээс нь бас энэ уутны зузаан байх шүү дээ. Бид нар ч нэг хүнсний бүтээгдэхүүн гэж байгаа тийм. Тэгэхгүй тэгээд нэг юм ингээд усан болгоны нэг хямдхан уутанд хийгээд нөгөөх нь задраад заримдаа скотчдсан байдаг ч юм уу тийм юм хүнсний хэрэглээнд очиж болмооргүй. Тэгээд аль болох тухайн үед бол одоо баг давсных нүнээр ийм уутыг хийж ялаа шүү дээ. Тухайн үед тийм. Маш сонирхолтой төрлийн бизнес байх шүү дээ. Ингээд байгаль орчиндөө ээлтэй хэрнээ хүний өдөр тутмын хэрэглээг хангаж чаддаг. Нөгөө талдаа ингээд ажлын байрыг бий болгодог яг ингээд нэг цогц гэж хэлэх үедтэй энэ сонирхолтой бизнес эрхэлж байгаа юм байна. Маш сонирхолтой одоо ярилцлага болчих гэж бодож байна. Бас нэг сони юм давслыг ингээд амьд юм байдгүй гэж үзээд байдаг. Давстай нуурууд. Тэр давсны ингээд давсыг ингээд шүүгээд давсны доор нэм урам бол байдаг шүү давсан дотор. Их сонин тэр бол одоо юу гэдэг Монгол давсны онцлог тэр байгаа шүү. Түүнээс бид нар нэг юм талбай дээр татаад давс ингээд ургуулад гарч байгаа зүйл биш. Тэр бас нэг учир дээр байгалийн нэг тогтсон юм байх шиг байна. За одоо дараа нь хоолны үйлдвэрлэл рүү явцгаая. За тэгээ. Эрт идүүгээс хэрэглэж ирсэн их байгалийн амьд эрдэс. Шавхуулдаг бус төлждөг баялагийг Монгол хүн танд зориулан монголчууд үйлдвэрлэв. Амьд байгалийн давс. Please. Сайхан шүү. Хийц мэдсний амт орсон байна уу? Өдөө сайхан ээжийн янсан цаг шиг сайхан. Хийц. Би орогны зэн тэгээд цагаагаар нөхцөлтэй бас тий. Бүгд ер нь хүүтэнд бас тэгээд тохиромжтой хийцтэй зайц. Тохиромжтой тий. Цайгаа одоо 12 жил болж байгаа юм. Цай бол яг аль биесээр тэгээд онцлог бол яг зүгээр одоо нэг орчин үеийн яг тоног төхөөрөмжөөр бүрэн болгоод хийчихээр бас яг юм уламжлалт авахгүй юм чи бас болдгоо юм байна. Тэгээд нэг юм жоохон хендмейд гэдэг юм одоо гар аргын маягаар жоохон орлуулцгаа гэдэг. Ингэж хийж байгаа. Монгол аргаар. Тий. Тэгээ бас нэг цайг бас нэг сайн болгохын тулд одоо энэ дотор нь сүүл орж байгаа шүү дээ. Хоньны сүүл. Хоньны сүүл чинь бас маш их нөгөө шим сайтай байдаг. Шинтэй. Тэгэхээр тэр хоньны сүүлээ ерөөсөө лангуун дээрээс нэг шинээр нь байгаа дээр навал тэгээд ингээд хийдэг. Ер нь үндсэндээ бол нөгөө хадгалсан юмар хийдэггүй л иймэрхүү бүтээгдэхүүн байгаа цай бол. Цай борцтой байсан. Тэгээд одоо сайнд борц хийгээд нэмээд тэгээд сүүлийн жилүүдэд бол одоо бас юу гэдгийг бас нэг борцтой төрлөөсөө бас нэг зүг дан хийцээр нь бас явуул бас зүгээр хүмүүс өгдөг юм болов зүгээр байх юм болов гэд. Тэгээд дан одоо бол бид нар борцгүй цайгаа ууж байна. За борцтой бас төрөл нь бас байгаа. Тэгээд тэр одоо борцтойгоо хийгээд бол бас л илүү бас сайхан хоол шиг л болоод явдаг. Надад борцтой бол гоё. Борцтой бол гоё.
Хүүний сонголт л юм дээ. Үний сонголт. Болцооч болно, борцгооч. Мм. Борцгооч ууж болно дээ. Тий. Бас Аль их нь нөгөө юу сайхан. Аа. Аль нь жөөсөн сайхан. тий. Аль нь байл аль нь гоё. Нөгөө гадаадад нэг жоо хэд онцглоор чинь бас нэг юм хийстэй цай байж санд Тийм шүү шүү дээ. дээ. Гадаадд байгаа монголчууд ялангуяа Тий. За тий. хэрэгтэй бүтээгдэхүүн. Тий. Хэрэгтэй бүтээгдэхүүн болж ирж байна. Авж явахад дэр нь авсаархан тий. Авсаархаа одоо бас хилгайлаар бас дажгүй гараад явчих шиг байгаа юм. Тэгээд ер нь яг аль бисаар яг нэг Овор хэмжээ байгаа болохоор бас тий. Нэг 170 Тэгээд грамм. гадаад байгаа хүмүүс ч ямар борц сүүл аваад. Бүгдийг нь аваад аваад Бүгдийг нь аваад ямар шардаас шартаас тэр ингээд гоё хийчихэр чинь Бэлэн болцсон юм аа. бэлэн юм гоё. айгуу нөгөө манай борцооч дангаар нь гаргавал бас гаргаж барахгүй гэдэг нэг юм байна шүү дээ. ГГ Foods компани түүхийд орцоо бүгдийг нь Монголын газар нутгаас бэлтгэдэг. Ингэснээр импортын бараа бүтээгдэхүүнд үүсдэг эрсдэл үүсгүйгээс гадна Монгол хүний бие онцлогт тохирсон гэдгээрээ маш их онцлогтой юм а. Үйлдвэрлэлд шинээр бүтээгдэхүүн нэмэх зорилгоор 2017 оноос эхлэн борцтой гуралтай шүлийг орчин үеийн хэрэглээнд нийцүүлэн үйлдвэрлэх судалгаа явуулж 2021 оноос Шимтэй Монгол хоол нэрийн артстай борцтой гуралтай шүл, ясны шүлтэй борцтой гуралтай шүлийг үйлдвэрлэн хэрэглэгчдийн хүртэл болгоод байна. Гадаад улс руу аялж амьдрах гэж байгаа хүмүүс Шимтэй Монгол хоолыг авч явдаг. Уг хоолыг хилээр гаргахад ямар ч асуудал үүсдэггүй. Хэлийн чандад ч Монгол хоолоо идэх боломжтой юм. Ерөөсөө өөр ямар нэгэн нэмэлт хамтлагч байхгүй, зөвхөн бидний уламжлалтаар хэрэгжилж ирсэн борц маань байна. Мөн аарц байгаа. Бас дээрээс нь ясны шүл гэсэн өөр ямар нэгэн амтлагч орц ороогүй байгаагаараа манай бүтээгдэхүүн онцлогтой. Хүүхдүүд аваад нэг зундаа нэг дараа нэг дулаан оронлоо ч юм уу явах болохоор бас айгүйх авч явдаг. Тэгээд тэнд ч очихоор нөгөө хүүхдийн хоолн тааран таарахгүй гэд тэгдэг шүү дээ. Тэгээд тэр үед бас айгүй хэрэгтэй бүтээгдэхүүнийг санаачлаад анхны Монголд бараг инновац хийж гаргасан бүтээгдэхүүн гэж ойлгосон. Энэ талаараа болцвол Яг хөө зүгээр манай яг энэ Шимтэй Монгол хоолны тухайд бол одоо доторх орцороо бол анхны. Түүнээс шил бол яг юм борцтой хоолыг бол манайхаас төрүүлээд 2 газар гаргачихсан байсан. Би энэ компанид 2021 онд Оросоо одоо 4 дахь жилээ ажиллаж байна. Энэ одоо Монголын уламжлалт аргаар амталж хийсэн ийм хоол учраас тэр нөгөө өөр юм бус тийм хоолыг болоход энэ чинь Монгол амтай, Шимтэй, аарц, борц орсон тийм хоол байгаа учраас би энэ хоолыг бас санал болгож хэлдэг. Шимтэй хоолыг үйлдвэрлэсэн цагаас хойш бол байнгын одоо хамгийн сайнаар нь хийхийг хичээж байгаа. Тэгээд одоо энд түүхий эдээс авахуулаад үйлдвэрлэх процесс, тэгээд хэрэглэгчдэд хүрэх гэх мэтлэн одоо бүх зүйлүүдийг сайнаар хийхийг хичээгээд явж байгаа. Аливаа юм хийх юм бол одоо бас нэг зөв хийгээд явах юм бол ирээдүйд буцаад ирж байгаа үйлдэл нь буцаад зөв л байх болов уу гэж боддог. Яг таны хэлж байгаа саяны тэр арттай одоо хүүхдүүдэд одоо нэг хоол таардаг гэдэг тийм. Яг аялал жугаалгаар явахч тэр гэртээ байхад ч тэр манай бүтээгдэхүүнийг хүүхдүүд бол маш дуртай хэрэглэдэг. Өөрөөр хэлэх юм бол юу гэдэг юм одоо борцыг хүмүүс бас их жишээ нь одоо хоёр ялгдаг ангилалтай байдгийг бол мэддэг. Нэг нь бол одоо юу гэдэг юм бидний яг дөрөвний ярьдаг энэ өрийн борц гэдэг нэг бидний одоо нэг намар орой өвлийн ихээр бэлдээд хавар авдаг одоо өрийн борц. Нөгөөх нь бол одоо бас нэг үйлдвэрийн аргад оруулаад нэг богино хугацаанд хатааж байгаа. Одоо энийг бол яг нэг жоохон харийн борц гэж нэрлэдэг шиг байна. Тэгэхээр энэ хоёр борцны хувьд бол ялгаа ихтэй байдаг.
Үний хувьд ч одоо асар зөрүүтэй. Нэг нь бол урийн борцноос тэр харийн борц нь бол нэг дахин хямдхан байх жишээ нэ. Урийн борц бол үнэтэй одоо ер нь бол нэлээд үнэтэй болоо явчих шиг боллоо. Тэгэхээр аль болох биднэрт бол эхний ээлжинд заавал одоо юм хямд одоо юмнуудыг бол одоо үйлдвэрлэл хийж байгаа бол хямд үнийг одоо хямд юмыг аваад хийгээд ах юм бол бүтээгдэхүүн маань чанаргүй болно. Энэ өөрөө цаашаа яваад одоо хол явахгүй нэг юм үйлдвэрлэл болох учраас ирээдүгөө харах юм бол бид нар зүгээр сайн юм хийгээл явах хэрэгтэй. Сайн юм хийж яваад юу гэдгийг тэр олон мянган ширхгээр заавал борлуулаад авах шаардлага ч юм нэг талдаа бол байхгүй гэсэн айзамтай явж байгаа юм. Аль болох сайн юм хийгээд алхамаар өргөжлөө явж бол бид нар бол орой хугацаанд одоо тэгээд үйлдвэрлэлийг хүчтэй болгох, том болгох юм боломж бүрднэ гэсэн юм хараатай байна. Эртний уламжлалт Монгол ах уу их байгалийн амин хэлхээс эрсхийг Монголын салшгүй хүнс энэ цагийн шимтэй гүнзэг шимтэй Монгол хоолоо. Одоо энэ манай бүтээгдэхүүн яг савлгааны хэсэг явагдаж байна. Тийм. Бид нар яг нөгөө бас нэг энэ хүнсний одоо шаардлагад нийцэхээр юм тоног хөрөмжөөр савлах те. Одоо жишээ нэг амтлагч одоо энэ дотор нөгөө аарц маань ингээд савлагдаад явж байгаа жишээ нэ те. За одоо энэ ингээд аарцны савлгаа энэ дотор аарцны дотор бол нэг бусад юм холцоод орох жишээтэй ингээд Амтлагчуудаа бүгдийг хийсэн байх гэсэн үг. тий ингээд амтлагчууд нь ингээд үндсэндээ нэг юм машинаар явагдаж байна. За ингээд аарц марц нэг ойлцсон байж байна. За ингээд энэ нөхөр энэ аарцны одоо амтлагчууд савлагдлаа. Энэ дээр бас мөн одоо борцсон бас ингээд тусдаа савлагдаж идэг. За нөгөө ясны шүлэн маань одоо тэр цаанаас ураад ирсэн. За тэр цаадлын тоног хөрөмж бол одоо нөгөө аарцыг хуураа шуулж байгаа нөгөө нөхөр чинь тэнд байна. Миний нэг юм дуртай үг гэдэг. Нэг дуртай юм хийхин тулд мянган дургүй юм хийдэг гэд тэгж чадвал яг юм passion байна гэж одоо үздэг гэх юм уу. Тэгэхээр та одоо ингээл нэг үндэсний үйлдвэрлэл хийгээд баялаг бүтээгч болоо те. Эндээ нэг үнцэн бүтээхийн тулд одоо инженерч болсон юм байна. Одоо бараг хүнсний технологич болсон юм байна гэдэг ингээд те. Иймэрхүү яг одоо бүтээж хийж явж байгаа зүйлийг бол баялаг бүтээж ийн гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ одоо бас нэг баялаг бүтээгч болчих гээд одоо хичээгээд явж байна шүү дээ. Эх оронч гэдэгтэй яг холбож ойлгох зүгээр ах гэж боддог. Би эх орондоо юу хийж бүтээж чадах вэ? Тэгээ бүтээж чадах вэ гэдэг нь өөрөө баялаг бүтээж байгаа юм болов уу гэж бодож. Нэгэн талд одоо энэ үйлдвэрлэл эхлээд бизнесийн даганд юм хийгээл явж байгаа бол хойшоо бол харж болохгүй. Урагшаагаар нь. Өнөөдрийнхөө юмыг бол нэг тийм одоо асуудал гэж бодоод байх юм бол урагшаагаа явахгүй. Тийм учраас асуудал гэж цааш нь цэгнэхгүйгээр л цаашаа явахыг хичээгээл одоо өдөр тутам ажлаа сайжруулаад явахыг хичээж байна. Нэвтрүүлэгт ингээд онцолж байгаа эрхмүүд бол дандаа энэ баялагийг бүтээж яадаг Монголда түүчилж яадаг те. За зарим талаараа одоо шинэ технологи инновацийг шингэж яадаг эрхмүүдийг бид нар хөрж оролцуулдаг. Тэгээд таныг өнөөдөр онцлсан маань ч гэсэн бас одоо энэний нэгэн баталгаа болов гэж найдаж байна. Тэгээд хүлээн авсан танд баярлалаа. За баярлалаа. Баялаг бүтээгч Гэгэ Foods компани. За өнөөдөр Гэгэ Foods компани дээр Скотер захиралтайгаа ярилцлага хийлээ. Үндэсний үйлдвэрлэгч тэр дундаа импортын бүтээгдэхүүнийг оруулж байгаа ийм маш сонирхолтой бүтээгдэхүүнүүдийг байгаль орчиндөө ээлтэйгээр олон хүний ажлын байрыг хангаад дэрэгтэй нийлүүлж байгаа энэ үйлийг нь хараад үнэхээр бахархах сэтгэл төрж байна. Тэгээд хэрвээ боломжтой бол Монголынхаа одоо хэрэгцээг хангахаас гадна экспортод орох юм бол энэ бүтээгдэхүүнүүд маань Монголын өв соёл за тэр дундаа одоо хүнсийг хэрэглэх ухаан те энэ бүх одоо уламжлалт аргуудыг шингэсэн бүтээгдэхүүнүүдийг олон улсад таниулбал бидний бас зах зээл ирээдүйд нээлттэй юм болов уу гэж харлаа. Төгсгөлт нь Гэгэ Foods компанийнхаа хамт олонд нь ажлын өндөр амжилтыг хүсье. Та бүхний маань хийж байгаа ажил үйлс цаашид олон мөрөгчөнд дэлгэрэх болтугай гэж бас хүсье. Мөн баялаг бүтээгч
нэвтрүүлгийн хамт олондоо өнөөдөр намайг зочин хөтлөгчөөр орох энэ одоо боломжийг олгосонд баярлалаа.